влог эхэлж байна. Тэгээ энэ влог нь болохоор YouTube channel-ийн манай уг үзэгч байна. Төлөвлөлтөд 3 булантай төлөвлөж байгаа. За эхний 3 дахь булангаа шууд эхэлтэй цацсан байгаа те. Тэрнээс хойшоо бол ихэд бол 3 4 7 хоног болчихлоо. За энэ яг булангаа хийх гэж бас нэлээд гадуур судалгаа хийгээд явсан боловч яваад ирж удажлаа. За энэ болохоор Hustle Bay гэдэг нэрлэсэн байгаа энэ булангаа. Энэ булан болохоор оюутан залуучууд замун давхар ажлыг сонирхтой хүмүүс. За тэгээд за яг цагт баригдахгүй зөвхөн 3 өдөр ч юм уу зөвхөн хагас сайн өдөр ч юм уу тэгээд тэрхтээ хийх тийм ажлыг хаагуу ямар Монгол тийм цагийн ажил гэдэг байна тийм part time ийм ажлууд Монгол байд юм уу гэдэг хэд бол өөрөө очиж судалж ач тийм ажил ажиллаад энийг өдрийн дээр ажилласан дээр ямар хуу яаж нэг ажилтдаг байна гэдэг талаар энэ влогд тусгая гэж бодсон. Тэгээд 12-3 болохоор зөв компаниуд руу ерөөдөө бол ингээд өөрөөр рекрутер танилцуулга явуулсан байгаа. Тэгээд өнөөдөр ямар ч нэг ажил олсон учраас юм бичлэгээ хийж ин дээ би одоо ямар ч ажил руу явж гин. Тэр бол бас тэг өмнө очиж нэг ажилласан. Тэгээд очиод хэдүүлээ тэр ажлынхаа яаж ажиллах талаар танилцъя да. Тэгээд болцсон. За бид тэр BRC-гээд ажлын байр дээр ирсэн байна. Энэ болохоор ингээд заа ингээд автогаалын газаргаа дам сансын түнэлээс ийшээ нэг жоо хоёр бууд яваад автогаалын газар тийм. Ягаад угаасаа ажил дээр ороход бол 4 төрлийн арга байдаг. Нэг болохоор зарын сайт байна, Facebook зар байна. За тэгээд дээрэс нь таньдаг мэддэг хүн байна. Эсвэл өөрөө очиод ажиллаа олох байна. За миний одоо энэ зар ажилласан зар хайсан зар болохоор Facebook-ийн зарын өгүүлбэр олсон. Тэгээд автогаалын газар ажиллана. Угаач юм. Гадуурчсан зөндөө угаасаа автогаарч хүүг даун яан гэдэг зөндөө зар байгаа. Тэгээд өнөөдөр ямар ч энэ зүйлтэй хэрхэн яаж ажиллах болохын ердөө тийм дотор процессыг ердөө орж үзцгээе. За тэгээд эхлээд ажиллаа. За би сая ажиллах хугацаа өмсчлөө. Энэ манай энэ газар маань болохоор нэг ажиллах хугацаа чиглүүлж амжааг байгаа юм. Тэгээд би гэрээсээ ажиллах хугацаа бэлдэж ирсэн. Тэр нь бол угаач ихэд бол усны готлоор багтал баяр болчих тийм ээ. Ингээд энэ байдлаар бас гоё болчихсон юм. Одоо ямар ч машина угааж хэлээ. Тэр процесс ярина. Машина угааж хэлчихээ. Яа тэгэхээр ямар ч юм бол асаа шүсэх юм бэ те. Энэ шүсэх аюу гоё юм. Сайн боловч ямар ч тоос, ямар ч хороо байхгүй сайхан усын яг усаас үсчтэй. Үгүй одоо энэ дараагаар ингээд угаал усын дараа шороо гаргаад ирэх юм бол фейк гэдэг юм учраас хамгийн сайнаар шороог нь айлтдаг. Одоо ингээд дараагийн хөөс хийчихэ. Одоо сайхан бүгдээс арчин бэлээ юу сайн за зинсээ одоо дугуугаач дугуур хамгийн гол машины юм бол isa угаач хамгийн гол нь ерөөдөө бол энэ дугуйс аваад байна. Энэ дугуй гоё гэж машин гоё харагддаг байна. Сая дугуйгаа бас одоо библ өмнө гэж байд юм байна. Энэ яа гэм байсан чинь машин их дотор болгоод байхгүй. Тэгээд дараа ачсан амар юм гоё хөвтэй болдог юм.
чаттай юм байна. Тэгээд манай хотын одоо бас хүн авч байгаа юм байна. 2-3 даваа зүйлийг авсан. Тэгээд бас дамбамтай хамт энэ ойрхон юм бол Хисээ үлдэх юм хасаад байхад ингээ ажилласан юм аа гэдэг юм бол бас өсөөх юм байна. Манай модон зураг юм шүү. Сая тоосон энэ бүрийн угаан тоостой асуулт авсан байна. Энэ машин маань яарч ах шүү гэдэг. Доктор угаантай нь одоо өөр машинаар хийж үзэх юм. Энэ машин дээр. За энэ гадлаа түрүүний машинаа гадлаа угаасан тэр машин нь яараа тэгээд яваад өгсөн. Одоо энэ машины докторчийн хөдөлд угаасан. Ингээд чиглэж чинь. Одоо ихтэй яана гэхээр цаа тоосноос орох юм байна. Ихэд бүх тоосон сайхан. Сая юу яачлаа. За батарейн бүгдээ тоосон сороочлаа. Тэгээ одоо салон угаах юм. Ийм угаах юм. Жишээ нь одоо ингэж яа. Угаасаа яачаа. За тэгээ одоо дараа нь 1 кг өнгөлгөө. А биш ээ. Салон өнгөлгөө гэж байгаа. Тэгэл ер нь дуусч байгаа юм байна да. Тэгээд тэрийг энийг дараа яана. Тэгээд одоо ингээд салон өнгөлгөө байгаа юм байна. Салон өнгөлгөө. Салонээс харчаад. Нэг машин гэж цэвэр дуусаа. Бажгүй байлаа. Бажгүй юм байна. Болоо. Яс ажилласаар гадарлаа хичээлгээ дондоор гэс өөртөө хэмжээний юм хийчлээ. Тэгээ маахан зарлаа зөндөө юм ажил байгаа учраас ийм ажил боллоо. Тэгтээ хамгийн гол ажил нь тэгээд манайхан цаашдаа олон тэгээд энэ ингээ сайн ажил чадвал өөр ажил хичээлээр ажиллах нь 40k авалт юм байна. 100 зэрэг ажиллах 20k авалт болт юм байна. Өнөөдөр явуулсан намайг энэ бичлэг хийх боломж болоо тий. Тэгээд энэ заан гэдэг хавт олон бүгд баярлалаа гэж хэлмээр. Цаашдаа ч илүү гой юм цагийн айсуудаар бүгд хамт уулзцгаая. Тэгээ манайхаа таалагдвал лайк, subscribe гэж дэмжиж өгөөрэй. Дараагийн бичлэгээр уулзцгаая.